Программын нэмэлт хэрэгслүүд. Таны Google баримтыг улам боловсронгуй болгох нэмэлт хэрэгслүүдийн талаар үздэцгээе. Add-ons, Get Add-ons дээр даръя. Маш олон нэмэлт хэрэгслүүд гараад ирлээ. Хэрэглэгчийн тоонд харагдаж байна. Тус бүр дээр нь очвол хэрэгслийг юунд ашиглах товч танилцуулах хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ гарч байна. All сумыг дарж нэмэлт хэрэгслүүдийг англиар нь харж болно. Эсвэл баруун дээрх хайлтын цонхонд түлхүүр үгээ бичиж хайдаг. За би энд All Productivity гэж ороод Lucid Chart гэдэг хэрэгслийг сонирхъя. Янз бүрийн диаграм, схем, бодлын зураглалыг зурж Google баримтад шууд оруулдаг хэрэгсэл юм байна. Ашиглах зааврыг харж болох юм. Хэрэгслийг авч ашиглахын тулд нэмэх free гэсэн цэнхэрэг товчийг даръя. Энд байгаа ашиглах нөхцлүүдийг зөвшөөрөх дарна. Нэмэлт хэрэгсэл маань ороод ирлээ. Одоо Create дарж зураг диаграмаа үүсгэж оруулах нэ. Цонхоо хай. Дараагийн удаад хэрэгслээ ашиглахын тулд Add-ons, Lucid Chart гэж ороорой. Өөр нэг тусгай хэрэгслийг нэмж үзье. Add-on, All, Social and Communication гэж ороод Google баримтыг шууд WordPress руу нийтэлдэг хэрэгслийг нэмж суулгая. Энд байгаа хоёр хэрэгслээс Docs to WordPress гэдэг нь илүү олон хэрэглэгчтэй байгаа учраас сонгож саяны дарааллаар суулгана. Энэ мэдчилгээр та англи бүрд байгаа нэмэлт хэрэгслүүдийг авч ашиглаж баримт бичгээ илүү үзэмжтэй, илүү боловсронгуй болгоорой. Google Docs нэмсэн хэрэгслүүдэд харах, удирдахын тулд Add-ons, Manage Add-ons дарж орлоо. Manage ногоон товчийг дарж ашиглагддаггүй хэрэгслээ устгаж болно. Ашиглахтай холбоотой ямар нэг асуудал гарсан бол мэдэгдэж болно. Түүнчлэн тухайн Google баримтад ашиглах үгүйгээ тэмдэглэх боломж бий. Жагсаалтаас аль нэг хэрэгслийг сонгож үнэлгээ өгч бас болно. Google Docs-ийн нэмэлт хэрэгслүүдээс гадна Google Chrome Store санд Google Drive-тай зохицож ажилладаг гоё програмууд олон бий. Google Docs-ийн нэмэлт хэрэгслүүд бол танд баримтынхаа агуулгад төвлөрөх боломжийг олгоно. Хэлбэр, үзэмж талыг нэмэлт хэрэгслүүдэд даатгаарай.